Заасан байцгаана уу? Библийн бааtruуд чимээгүй цаг үргэлжилж байна. Өнөөдөр хамтдаа Эхлэл ном 12-ийн 1-р эшлэлийг хамтдаа уншъя. Тэгээд эзэн Авраамд айлдахдаа чи их нутгаас төрлүүдээс мөн эцгийнхээ гэрээс гарч чамд миний харуулах нутаг руу явах тун. Авраам бол итгэлийн эцэг гэж нэрлэгддэг. Гэхдээ түүний итгэл бол гинт бий болоогүй. Тэр жирийн нэг хүн байсан. Гэр бүлтэй, нутагтай, дассан орчинтой. Хувь хүний хувьд аюулгүй, тав тухтай орчноо орхино гэдэг бол амар зүйл бол биш юм. Гэвч бурхан түүнийг дуудсан. Эндээс анхаарах чухал зүйл байна. Бурхан Авраамд бүх зургийг нэг дор харуулаагүй. Бид ихэвчлэн бурханаас яг хаашаа явах вэ? Хизээ биелэх вэ гэж асуудаг. Гэтэл бурхан ихэнхдээ замын төгсгөлийг биш, дараагийн алхмыг л харуулдаг нэг юм аа. Авраамын онцлог нь эндээс харагддаг. Тэр бүхнийг ойлгосон учраас биш, харин бурханд итгэсэн учраас тэр хөдөлсөн. Түүний итгэл нь мэдлэгээс илүү байсан. Хэрвээ Авраам би бүхнийг ойлгож байж хөдлөнө гэж шийдсэн бол тэр хизээж хөдлөхгүй байсан. Гэхдээ тэр бурхан хэлсэн учраас би явна гэж шийдсэн. Тэр алхам нь түүний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Түүний амьдралаар дамжуулаад үндэстнүүд өрөөгдсөн байдаг. Итгэл гэдэг бол бүх хариултыг мэдэх биш. Итгэл гэдэг бол бурханд итгээд мэдэхгүй байсан ч алхах явдал юм аа. Заримдаа бид амьдралдаа гацчихдаг. Учир нь бид бүх зүйл тодорхой болтол хүлээдэг. Гэхдээ итгэлийн амьдрал бол хүлээх биш, дагах амьдрал юм. Мэдэхгүй байдал бол саад биш ээ. Харин итгэхгүй байдал нь саад болдог. Чиний өмнө тодорхойгүй зүйлс байна. Шийдвэр гаргах хэрэгтэй зүйлсүүд байна. Алхам хийгээрэй. Чи бүхнийг харахгүй байж болно. Гэхдээ бурхан харж байгаа. Чи бүхнийг ойлгохгүй байж болно. Гэхдээ бурхан бүгдийг мэдэж байгаа. Тиймээс өнөөдрийн хэрэгжүүлэлт маш энгийн. Тодорхойгүй байсан ч бурхан руу чиглэсэн алхмыг хийгээрэй. Залбирах, шийдвэр гаргах, айцаа даван туулах, эсвэл зүгээр заа эзэн минь гэж хэлэх. Учир нь бурхан бүх замыг нэг дор харуулахгүйч итгэлтэй алхаж байгаа хүнийг хизээч орхитгүй. Хамтдаа эзний өмнө залбирцгаая. Эзэн минь ээ, би ирээдүгээ мэдэхгүй ч заримдаа би айж эргэлздэг. Бүх зүйл тодорхой байгаасаа гэж хүсдэг. Харагдахгүй байсан ч итгэх, ойлгохгүй байсан ч дагах, айцтай байсан ч ураг шалгах итгэлийг надад өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа.